Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Үзэгчдэд дахин өшин өглөөний мэндийг хүргэе. Кофе юу цай юу нэвтрүүлэг маань үргэлжлэн дараагийн дугаараар танд хүрч байна. За ингээд өнөөдөр өглөө ирсэн зочдоо би бас юуны дөрөнд танилцуулъя. Тэгэхээр манай өнөөдөр студид Монгол Сорбон сургалтын төвийн захирал Баяр сайхан Шавнарын хамт ирж оролцож байна. Бүгдэнд өглөөний мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Сайхан амарцгаасан. За их мундаг хөлтөдтэй өнөөдөр ярилцах нь. Тэгэхээр үзэгчдээ энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. За бид ярилцлага эхлэхээс өмнө зочдоо уух амар дайлдаг сайхан уламжлалтайгаа. Манай зочид юу уух вэ? Кофе уух уу? Эсвэл цай уух уу? Цай. Кофе ууя. За. Охны цай. За. За ярилцлага эхэлж байгаа. Нутаас асуухгүй. За. Би бол ойлгомжтой байгаасаа кофе ууна. Аха. За тэгэхээр Монгол Сорбон сургалтын төвөөс Шавнар маань бол за хатан заяа 11 настай, за Баяр Эсгэлэн 7 настай, за Цэц Бэлгүү маань бас 7 настай. Сурагчдаа маань ирсэн байна. За ингээд хүүхдүүдтэй өглөөний мэнд хүргэе. Тэгээд Японы Сорбон самбигийн талаар бол ихэд монголчууд хэдийний бас танаа сургалтын төвийн энэ явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор маш сайн мэддэг болжээ, тийм ээ. Хүүхдийн сэтгэн бодох үйл явц, хүүхдийн ер нь энэ оюуны хөгжилд маш хүнтэй хөлөмөр оруулдаг ийм самбин бол Сорбон самбин байгаа. Тэгээд сүүлийн үед л монголчууд энэ талаар бүр их хэдийгээр мэдээлэлтэй болж ам сайтай байна шүү дээ. Эндээс яриагаа эхлээд. За Монгол Сорбон сургалтын төв бол байгуулагдаад бас бага хугацааны нүүр үзэж байгаа. За энэ хугацаанд бол яг манай сургалтын төв бол хамгийн гол нь мэрэгчсэн тийм багш нарыг олноор бэлдэж сургалтандаа удирдуулж ядгаар их онцлог л доо. Тэгэхээр энэ Сорбонгийн мэрэгжлийн багш байна гэдэг бол асар их ялгаатай зүйл бидлээ. Тий. Дээр нь Японы стандартаар заагдана гэдэг тий. Одоо жишээлбэл манайхан бол Японы самбин клезерийг яг ижилхэн арга техникээр ижилхэн хэмжээний хүмүүс заадаг гэж ойлгодог. Гэтэл Сорбонд бол яг мэрэгжлийн багш, өндөр зэрэгтэй мэрэгжлийн багш тийм ээ. Японы стандартаар заадна гэдэг бол маш богинохон хугацаанд хүүхдэд үр дүн өндөр гардаг. Маш олон талын цогц тийм чадварыг хүүхдэд нэг дороосоо олгодгоороо их давуу талтай байна л да. Тэгэхээр зэрэг манай эцэг эхчүүд бол яг Монгол Сорбон сургалтын төвд яваад ирсэн хүүхдүүдийн их эцэг маань бол үнэндээ сэтгэл ханамжийн бол өндөр баяртай байцгаадаг хүүхдүүдээ маш анхан шат дуусгаал баттаа шат хийгээл өснө дараа бол үнэхээр мундаг байна. Багш нар бол бүр нүүр дүрэн гэрэлцэн царайтай ээж аамаа бид нарт сайхан үг хэлж гэн тэгж гэн гэл ийм сайхан байдаг. За сая бол Ибараки мужид болсон Японы авраг шалралт тэмцээнд манай хүүхдүүд бас оролцож ирлээ. За энэ тэмцээн бол Ибараки мужийн бүх хотуудаас шилэгдэж ирсэн шилэвэр хүүхдүүд өрсөлдөж гэн гэж үзэх юм байна. Тэгэхээр зэрэг Монгол Сорбон сургалтын төвийн хүүхдүүд бол энэ тэмцээнд бага насны төрөлд Цэц Бэлгүү 2 дугаар байранд тийм ээ. 6 дугаар ангид бол Баяр Баясгалан 2 дугаар байранд. За 14 дунд насны төрөлд болохоор зэрэг хатан заяа 3 дугаар байранд орж ирлээ л дээ. Тий. Тэгэхээр зэрэг Японы ер нь аврах шалралт тэмцээнд бол өндөр чансалтай хүүхдүүд оролцдог учраас зүгээр нэг анхан шатанд явж байгаа хүүхд ч юм уу тий. Зүгээр хэн нэг нь ерөөс ингээд олон танил болоогүй тийм хүүхдүүд оролцоод бол эндээс байр эзлэн шагналт байранд орно гэсэн боломж ерөөс байдаггүй тий. Үүгээр их ялгаатай. Яг хүн харахад бол ингээл тоо нэх олон ингээл тэдэн 10,000 гэдгээл ингээл яригдах юм байхгүй ч гэсэн яг шилдэгүүд оролцож байгаа ойлгох юм байна. Тэгэхээр зэрэг бодож байгаа бодлогын хэмжээг харуулж их сонирхолтой бол сонирн болов гэж үзүүлж байна тийм ээ. 6 минутанд тийм ээ ийм бодлогыг бодно гэсэн үг. Нэг талын 6 минутанд бодно шүү тийм ээ. Олон таардаг шүү. Тий. Тэгэхээр шин зэрэг энэ 4 оронтой тоог 5 оронтой тоогоор арын тоон 5 оронтой болж үржүүлж ирнэ гэдэг чинь маш хүнд болно шүү тийм ээ. Энийг ингээл цээжрээ ингэж бодоод хийж ин гэсэн. За ардталт нь болохоор 9 оронтой тоог 5 оронтой тод хувааж шүү дээ. Тэгэхээр 6 минутнаас дотгош бодож ич энэ бол байранд орж ин гэсэн үг л дээ. За эргүүлээд метори зангаа бодоход зэрэг 6 оронтой тоог ингээд орон холилдсон байна гэдэг бол илүү хүнд болж ин гэсэн үг тийм ээ. Хасах нэмэгтэй ингэж бодож байгаа.
Тэгэхээр зэрэг энэ бодлогыг одоо ингэж бодно гэхийн тулд одоо тэр минутын турхийн тулд хүүхэд бол маш их цээжэр ингэж шууд хариу бичиж явах үйлдэл хийн. За тэгэхээр сая бол манай баяр баясгалан бол ерөөсөн тэр алт авсан хүүхдтэй л алтын төлөв өрсөлдөж явсан шүү дээ. Тэгээ одоо 2 дугаар байранд орчиж байгаа. Энэ бол яаж юм гэвэл зэрэг тэр алт авсан хүүхд маань болохоор зэрэг ерөөсөө 6 минутанд энэ бодлогыг аль хэдийн дуусчаад эргээд шалгачиж байгаа байхгүй. Тэгж амжиж гин гэсэн үг байхгүй. Хурд бол маш их мундаг байж гин гэсэн үг. Цаг ашиглал төлөвлөлттэй тэр хэрэг юм гэж шүү дээ. Тэгэхээр зэрэг хурд одоо их мундаг байна гэдэг чинь маш гайхалтай сэтгэж өгч юм гэсэн үг л дээ. Маш хурдан. Тэгээд ихтгэл маш өндөр байна гэсэн үг тийм. Энэ чинь бол одоо хүүхдийн нөгөө олон чадвар хөгждөг гэдэг чинь анхаарал төвлөрөл ой тогтоол гэл маш олон үйлдэл энэ дэр нэгдэж гарч ирж байгаа байхгүй тийм. Сорабангаар хараад удахгүй. Японд бол флаш амзанг бол одоо бодуулж ерөөсөн тэрнийг флаш амзанг бол ерөөсөн тэмцээнд тоож оруулахгүй шүү дээ. Тэрний чинь бол одоо тэмцээн уралдаанд бол орохгүй. Одоо цэц үлгэн бол юу цэц үлгүний одоо юу вэ? Сертификат байна тий. Баяр баясгалангийнх байна. Хатан заяагийнх байна тий. Одоо ингээд 3 дугаар байранд орсон гэд гэх мэтлэнгээр одоо ийм амжилттай орж ирсэн. Тэгээд оноогийн одоо ингээд үзүүлэхэд бол цэц үлгүн гэхэд одоо тийм ээ 2 дугаар байранд одоо энэ орж ирж ирсэн энэ тарагдаж байгаа. Түрүүсийн хүүхэд нь гэхэл зэрэг одоо Нишихара Сотока гэд ийм хүүхэд төрүүлж ах жишээ нь тийм ээ. Баяр баясгалантай одоо ингээд өрсөлдөхөд бол бас яг энэ ах トゥ хоёр байж байгаа юм. Нишихара Мисато гэд. Тэгээд энэ 119 оноогоор манай хүүхэд болохоор 108 оноогоор 2 дугаар байранд орчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин зэрэг хурд одоо ийм л ялгаатай байж байгаа юм л да. Зүгээр хүүхэд бол бас тэр тэмцээнд чи очиод яарах, сандрах тийм ээ. Өөрөө бас жоохон тактика буруу зохиох, төлөвлөх энэ юмнууд гарч л байгаа л да. Өөрөө бол энэ Монголдо одоо яхад бол дуусгачдаг хүүхдэлтэй бодлого бодол дуусгаал ерөөсөн ийм л үүдэг. Гэхдээ шалгана гэдэг бол маш мундаг байгаа байхгүй. 6 минутанд өмнө дуусгаад эргээд энэ бодлогод шалгаж амжиж гэнэ гэдэг бол одоо үнэхээр том амжилт л та. Маш хурд. Секундын одоо тийм хэлэх. Түрүүн Сарангоо дээрээс нэг Сарабон сампантай ингээд одоо ярилцлага гэхээс өмнө үзлээлдээ ютубер ороод тэн дээр бол ерөөсөө ганц бол энэ бол Монголд одоо дэлгэрж байгаа юм зүйлс биш юм байна. За Оросууд их тийм байна. Тэгээ Туркууд бас энэ одоо сүүлийн үед хүүхдүүдийн хүмүүжлд их нэвтрүүлж байгаа юм байна гэж харлаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас та ярил. Энэ бол ер нь дэлхийн чанартай болж ирж байгаа юм байна л гэж ойлгоод байна шүү дээ. Тий, одоо бол Сурабан гэдэг юм бол одоо 500 гаруй жилийн түүхтэй Японд үүссэн зүйл байж байгаа тий. Тэгэхээр зэрэг энийг бол нэг хүүхдийн оюуныг хөгжүүлэхэд одоо асар хэрэгтэй чухал зүйл юм байна гэдгийг одоо ерөнхийдөө бас гадаадын зарим нэг хүн олж харчиж байгаа юм л да тий. Тэгээд одоо тэрнийг болохоор зэрэг өөрөө одоо аваад тий. Яг хөө хэлбэрийн хувьд бол Сорабан сампин гэж хэлж байгаа, хэлэгдэж явж байгаа тий. Агуулга бол жоохон орхигддаг одоо энэ гадаад орнуудад бол. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл яг хөө гадаад орногч ерөөдөө сүлжээл байгаа шүү дээ. Сүлжээгээр ингэж тархаж байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр сүлжээ болохоор гол зорилго бол мэдээж бизнес зорилготой байж гэн тий. Японы одоо энэ жинхэнэ уламжлалт арга сонгодог арга одоо энэ Японы стандарт гэдэг юм бол өөрөө бол ерөнхийдөө хүний оюуныг хөгжүүлэх дасгалын яг гол чиг баримт нь тэр байхгүй юу. Учиргүй нэг бизнес хийгээл эндээс бол мөнгө олох гэх зорилгоосоо илүү хүний хүүхдийн бүх талын юмыг цогцоор нь хөгжүүлэх гэсэн юмдар суурилж явсан байдаг. Одоо тэр олон улсын сүлжээ болохоор ч зэрэг мэдээж ойлгомжтой сүлжээ гэхээр юу аах вэ те шууд нөгөө бизнес дээрээ суйрлна. Тэгэхээр зэрэг гол одоо тэр цүмийн орхичин гэсэн үг. Үндсэндээ бол Сорабан бариад ингээд хийгээд байгаа юм шиг боловч те яг үндсэндээ тэр цогцоор нь одоо тий ашиг руу чиглэлцүүлж тий хөнгөн хялбархан дуулан шуугантай шоу маягийн гэдэг те ингээд нэлээд ялгадаг. Тэгэхээр зэрэг бусад олон орнууд ч нь бол Сорабангийн уламжлал байхгүй шүү дээ. Мэдчихгүй. Тэгэхээр зэрэг Сорабан гэхэр ийм л юм байдгийг баг гэж ойлгоно. Тэгээд харахад бол хүүхэд нь бас зөв зүгээр байж байгааг бол бас хөгжиж байгаа юм шиг харагдана. Гэхдээ мэдээж яг ингээд сонгодог Сорабангийн одоо хичээлж байгаа хүүхдүүдэд харьцуулах юм бол хажууд нь бол одоо баг хөгжөөгтэй адилхан л доо. Зүгээр хэвэн байж байгаа хүүхдүүдтэй хайж байгаа юм бол мэдээж бас тий жоох өөр байх жишээ нэ. Тэгэхээр зэрэг энэ бодож байгаа тэмцээн уралдааны ерөөсөн явагдаж байгаа арга барил энэ бүх юм харагдаж байгаа. Одоо жишээлбэл ямар шуухан хэмжээд бодлого яаж бодох вэ? Ер нь бол шилээгрүүд бол тэгж олноороо хэдэн мянгаар нэг дор очиж цуглахгүй шүү дээ. Дээр нь
хинч биш зүгээр нэг хүүхд явж очивол тэнцэнс медаль байранд ороод амраг мавраг болоод өөрөөсөө том юм барьж ирээд байх юм бол тэр чинь бол нэг юм биш байгаа нь харагдаж байгаа зү тэ. Энэ хүүхдүүд бол олонний танил болсон хүүхдүүд байхгүй тэ. YouTube, Facebook бүх юмд боддог, харуулдаг, өөрсдөө үзүүлсэн танил болсон хүүхдүүд тэ. Монгол Сорбаны энэ хүүхд чинь гейм хэмждэг. Нодлон одоо манай Төвшинбаяр гэхэд 4 настай орж ирээд 5 настайдаа маш мундаг болж одоо Facebook, YouTube-д бол маш их бодлогонд тавигдсан хүүхдсэн. Нодлон бол Японд бол авраг болж ирж байгаа байхгүй юу? Тасархай авраг болж ирж байсан. Бүх бодлого одоо энийг яг ингээд чижрэг бодоод дуусгадаг тий. Тэгэхэд бол Япон багш нар бол шууд хараад ийм бага насны хүүхд одоо ийм хэмжээтэй чижрэг бодно гэдэг бол бас ховорхон тохиолдол гэж одоо үнэлж явах жишээ нь байхгүй юу. Тэгэхээр зэрэг Төвшинбаяртай өнөөдөр тий яг насанд нь бол хинч одоо өрсөлт Монгол хүн байхгүй юу. Тий. Тэр ихтгэл том хүүхдүүд ч байхгүйсэн тий. Насандаа битгийл тийм байгаа байхгүй. 10 хэдэн настай хүүхдүүдээс илүү гарч бодож байгаа хүүхдээсэн шүү дээ. Одоо манай Монгол Сорбангийн хүүхдүүд бол өрсөлдөх хүүхд Монголд бол байхгүй. Тий энийг бол бүр ам бардам хэлж чадна тий. Яагаад гэвэл энэ заах арга өөр те хүүхдүүдийн бодож байгаа чадамж шал өөр. Үнэхээр энэ тасархай байдаг л да. Тийм ч учраас бол их эцгийн одоо тэр нэг л энд явуулсан бол дүүгийн хамаатангийнхаа хүүхдүүдийг те явуулдаг гэдэг сонирхол төрөөд идэг тэнтэй холбоотой байдаг тий. Би боддгийм одоо яг ингээд ажил мэргэжил дээр би өөрөө багада яг айкуугийн сургалтанд их суудаг байсан. Тэгэхээр яг одоо ингээд амьдрал дээр гараад ирэхээр тэр айгүй хэрэг болд юм билээ. Багада сэтгэн бодох бодлого бодож ирсэн байна. Яг ингээл юм хүм цээжлэхэд яг л айкуугийн тэр аргаараа цээжлдэг ч юм уу хэрэг болдог. Тэгэхээр багада ер нь хүүхдийг багаас нь л яг энэ сэтгэн бодох чадвар нь хөгжүүлээд ирвэл эргээд амьдрал дээр 10 жилдээ бусад хичээлүүдээ сурч мэдгэж гисэн эргээд амьдрал дээр гарах гэсэн энэ маань их хэрэг болдог. Одоо тэгэхэд нэг сошиал ертөнц хөгжөөд хүүхдүүд гар утсаар бараг гар утсаа аваад хичээлдээ явдаг болохоор тооны машинаар ч юм уу бараг нэг аппликейшнүүд чинь бодлогыг бодоод өгчдөг болсон болохоор илүү бэлэнчлэг сэтгэлгээ их болчихсон. Тийм учраас одоо сэтгэн бодох чадвар бараг шүлэг цээжилж чадахгүй хэмжээнд хүрчихсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Сорбоныг бас их цаашаалтай санагдаж байна л да сэтгэн бодох чадвар хөгжүүлнэ гэж. Одоо ингээл студид ороод ирэхэд л манай 3 хүүхд юм байна. Нүдэн гэлтгнаад ингээл нэг л сэргэлэн аль өстө бодоод гихсэн байртай л байна л да. Ер нь манай хүүхдэд хаан сурдаг вэ? Одоо хэдгээр ангид байна вэ? Бус хичээлүүдтэй хэр байна? Энэ талаар өөрсдөө сайхан танилцуулбал. Би л аавны тусгал цудаг одоо 2 дугаар ангид төгссөн 3 дугаар ангид байна. Тэгээд Сорбонго хичээлээ 1 жил хагас суулж байна. Тэгээд ямар хичээлдээ илүү дуртай вэ? Илүү сайн байна бас. Математик. За. Нахнер? Би 1-р сургууль сурдаг. Одоо 9-р ангид орно. Сорбонгоор 4 жил хичээлж байна. Тэгээд тууштай хичээлснийхаа үр дүнгээр ийм гоё амжилтанд хүрсэндээ баяртай. Ер нь 4 жил хичээлээ чиний яг хичээлд ч юм амьдралд гарсан өөрчлөлт юу вэ? Айгүй хурдан сэтгэдэг болсон. Тэгээд хичээл дээр ч гэсэн шинэ үг тэгээ шүлэг айгүй хурдан зээжилдэг. Тэгээд тогтоолт маш хурдан зээжилдэг. Ангийнхандаа найзуудаа бас зааж өгч байна уу? Ер нь тий. Сургалтанд цаа зөвлөж байгаа үстэй. Зөвлөж байгаа. Манай хатан цайгийг чи харчвал сургуулиас нь хүүхдүүд хатан цай шиг болмоор байна гэж бас хэрдэг байсан тий. 1-р сургуулиас. 1-р сургууль чинь математикийн гүн зөвөрүүлсэн баг тий. Тий. Би 97 дугаар сургуулийн сурагч одоо 7 дугаар ангид орно. Сорбонгоор хичээлээ 3 жил болж байна. За. Хичээлд нь ямар өөрчлөлт гарсан яг Сорбоноор хичээл? Сайн болсон улам хийх. Өмнө нь зармаас улам 6 сар Сорбонс гарч ирсэн толгой бол маш хурдтай сэтгэж байгаа да. Тэр насаас олимпиадад хэр ордог вэ? Математикийн багтаа баг. Тийм манай цэцэлбэн бол одоо энэ жил кенгуру тэмцээнд оролцоод яалаа? 1-р байраж алтан медальтай болсон тий. За манай баяр ёслолон бол бас л сургуулийн шилдэг хүүхэд шинэ жилээр бол ерөөсөн тэгэл бүхэл юмд оролцсон шүү дээ. Битүү дуудлага ерөөсөн. Манай алтан цай бол бас сургуулийн шилдэг бүхэл одоо тэмцээн уралдаанд л одоо явна шүү дээ. Ерөөсөн эдгээр чинь бол ерөөсөн үнэхээр сургуулийн бол нүүр царай болцдог. Харин харамсалтай нь ингээд томроод ирэхээр одоо сургалтынхаа төвд ирэхэд басчдаг байхгүй юу? Сургуулийнхаа янз янзын олимпиад тэмцээнд оролцохорсон зав зай гардаггүй юм хэцүү юм болчихж байгаа.
нэг иймэрхүү хэцүү тал байдаг да. Одоо манай Төвшин баяр гэхэд энэ жил 1-р сургуульд тооны сургалтаа сургуульд орсон гэхэл зэрэглэгээл завгүй болол эхлэх жишээ нь тий. Ер нь Соробон сургалтын төвийн хамгийн бага нь хэдэн настай байна вэ? Бага болохоор яг хуу тоо бичиж чадахгүй хүүхдийг бол 4 нас та авдгийн. Ер нь бол Соробонгийн чинь бас учиргүй их бүр бага наснаас заах боломж бол багтаа шүү дээ тий. Яг Соробонгийн мэрэгжлийн газар гэдэг бол доотлон 4 наснаас тоо бичүүл сургаал тий. Тэгээд цаашаа хамгийн гоё тохиромжтой заах нас бол 5 нас Соробонд заах их тохиромжтой нас. Сургуулийн өмнөх нас шүү дээ. Тий. Одоо яг Японы стандарт гэдэг бол тий. Зүгээр яг хуу хөнгөрүүлсэн маягаар одоо зааж байгаа тийм юмуд бол нас багасгаал гэдэг. Одоо сүүлдээ бол 3 настай хүүхд Соробон үзэн 2 настай хүүхд Соробон заах гэж яриад болсон байна шүү дээ. Энэ бол бас хитрхи туушралт тий. Хүүхдийг бүр хитрхи багаас нь оруулна гэдэг бас нэг тийм ойлцсон. Тийм шуумж гадуур их явдаг тий. Нас бага байх тусам зааж чаддгүй мэрэгжлийн биш усуудад бол одоо тоглолт хийхэд их амар хялбар байдаг. Бага насны хүүхдийг бол юухнаарч аргалж болно тий. Их эцэг бол манай их эцгийн нэг гол алдаа бол хүүхдтэй нэг юмд өгөөд ямар шуухан чадвартай хүүхд өгсөн. Одоо эргээд ямар шуухан чадвартай болж байгаа гэдэг шалгаж ерөөсөө үздэггүй нэг харамсалтай байдаг тий. Тэгэл зүгээр ингээл явна гэвэл явуулаа л байждаг. Нэг газар очиод бахан тоглуулж л яваад ахш тэгээд тий. Тоглоод байгаа хүүхд бол мэдээ сургалтанд явах хүсэлтэй байна тий. Яг эдгээр шиг ямар бодоод тооцоолоод сууж байгаа ш. Энэ бол тулгай ажиллаж байгаа учраас хүүхд бол бас зарим үед бас бэрхшээх юм гарна. Ялангуяа анхан шатанд бол янз янзын асуудал гарна л да тий. Зүгээр хөнгөн юм хийж байгаа улсууд бол шал өөр штэ тий. Тэгэхээр зэрэг хүүхдээ бол бас үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид бүхний яг ширээн дээр за оператор мөн офш блогороо тэгэхээр өнөөдөр Монгол Соробон сургалтын төв болоо за эдгээр одоо сурагч хүүхдүүдийн маань амжилтын үр дүн бол ерөөсөө үгээр л бид бүхэн хэлий тийм олон зүйл яриад байгаа тийм ээ. Энд бол Японы улсын хамгийн одоо оюунлаг мужуудын нэг болох Ябараки одоо мужийн энэ одоо Соробон самбингийн тэмцээнд ороод хүүхдүүд маань энэ цомыг болоод тэр олон хүүхдүүдээс ингээд шалгараад аваад ирсэн байна. Энэ л үнэхээр бас амжилттай явж байгааг шинжиж харж байна. За тэгээ одоо бол мэдээч 100 цаг болж байна. Тэгэхээр 100 цаг бол одоо эцэг эхчүүд хүүхдүүд аль болох үр бүтээлтэй цагийн одоо үр бүтээлтэй өөр ашигтай зүйл чиглүүлж өнгөрүүлэхийг хүсдэг болж байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор Соробон сургалтын Монгол Соробон сургалтын самбийн төв маань хэдэн салбартай ажиллаж байна? Энэ талаар яриул тээ. Хаана салбаруудын байршлал байрлаж байна? Манайх л одоо ерөнхийдөө 6 салбартай байж байгаа. За хан уул тааварт энэ жил шинэ салбар нээсэн. Тийм хан уулынхан бол тэнд нэлээ өргөнөөр очиж суралцж байна тий. За энэ 50 дугаар сургуулийн яг зүүн талд Чингэлтэй дүүргийн тий тэнд бас нэг шинэ салбар нэгдсэн байгаа. За их сургуулийн зүүн талд GB центр. Тэнд бас нэг шинэ салбар байж байгаа. Зүүн дөрвөн замд одоо яг торгоны зам дэлгүүрийн яг зүүн талд манайх 13 дугаар хоруулын автобусны буудлын хойдолд байдаг. За төв нь болохоор зэрэг нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байр гэдэг яг компьютер ландын баруун талд төв мэн байж байгаа. За Эрдэнэт хотод их мандал төвийн нэг давхарт бас байгаа. Тэгээд доор хувцснуудаар яриад лавлаж болно. За зүгээр нэг юм хэлэхэд анхааруулж хэлэхэд бол утас ингээл нэг дор ингээл бөөнөрөө асарж орж ирэл те бас хэцүү байдаг. Товчхон мэдээлэл аваад дараа дараагийнхаа хүмүүстээс боломж олгоод те нэг бол жоохон утас шингэрсэн хойно залгаад мэдээлэл авах. Тэгээ очиж уулзахад ер нь илүү их тохиромжтой байдаг да. Бүртгэлээ олбох газрууд хийж байгаа тий. Өдөрт ерөн Соробон сургалтын төв хэдэн цаг хичээлж байна? Өдөрт одоо зүүнний хуваарьтай шилжээд ажлын 5 өдрөөр хичээлж байгаа. Хагас бүтэн суундаа амран нэг хичээлдээ 2 цагаар хичээлж явдаг. За яг 2 цагаар бол өвөл зунгуулд итгэж хичээлнэ л дээ. Тий. Илүү цагаар бол байхгүй маань тий. Тийм байхгүй. Ажлын 5 өдрөөр манайх одоо зүүнний сургалт бол маш гоё штэ. Их эцэг чинь диктатаа хамтаа. Жишээлбэл анхан шат гэд нэг шат яваад нэг сар яваад нэг шат дуусна. Дунд шат гэд дараагийн шат эхлэхэд л үржих баах ороод ирэх чинь байхгүй. Одоо 8-аас дээшсний 3 дугаар ангиас дээшсний хүүхдүүд бол тэгээ одоо анхан дунд дуусгачаад амарчаад намар ороход бол гүнзгий рүүгээ шууд ороод ирэх жишээ нь. Насан туршидтай анги гэж байд юм. Насан туршидтай анги гэж байхгүй. Яг нь насан туршсан хүн бол нэг их мундаг эднэр шиг хөгжин гэсэн юм бол бас байхгүй шүү дээ. Тий. Дээр нь бол маш залхуурал авч. Ер нь эн чинь нөгөө тархийг уян хатан байж ах үед те хатуурхаас нь өмнө л одоо хөгжүүлж ажиллаж байгаа зүйл байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг яг байгаа хэмжээнээс жаахан гайгүй боломж гэсэн тэсэд төвчд бас том хүн бол байнга энэ ч оролдож сонгож байхгүй л тий. Тэр Соробон самбингийн зүгээр би сонирхоод асууч те түүхээс одоо зүрс хөгжих юм юу гэдэг чи ер нь одоо энэ
айхтар технологиороо тэргүүлж байгаа энэ том гүрэн Япон улс тий. Энэ улсын хөгжил байсан Сорбон сампингийг гүйцэтгэх үүрэг тодорхой хэмжээнд байсан байх л да. Тэд бол багаасаа бас энэ Сорбон сампингараа хичээллэж ирсний үр дүнд өнөөдөр бас нөгөө цагийн имийг цагтан нэгдэг зөв зохион байгуулдаг тийм ээ. Цаг ашиглалт гэхэд энэ олон зүйл бас үүнтэй холбоотой байдаг болов уу гэж ойлгоод байдаг шүү дээ. Ер нь Япон хүний сэтгүүд гарсан том өөрчлөлтийн нэг байх гэж юусэн харагддаг тийм. Одоо жишээлбэл 500 гаруй өмнө хятадаас энэ сампин гэдэг ямиг аваад тэгээд хятад сампинг бол эрхний бүтцэнд нь японочууд өөрчлөлт хийсэн байгаа байхгүй юу. Одоо жишээл дээдлийн энерги чи 2 ширхэг байсан. Тэгээд доотлын эрх бол 5 ширхэг байсан ямиг яг ингээд хамгийн энэс цөөлчж болохгүй одоо их мундаг сэтгүүлдэг хүн болох гээд тий. Тэгээд яг тэр тогсон хэмжээнд нь хүргэсэн. Дээдлийн эрхнийг болгоод доотлын эрх 4 болгоод тэгээ энэ бүтцийг өөрчилж чадсанараа л одоо японочдын оюуныхаа санд хийсэн том өөрчлөлт. Энээс өөрсдөө маш төсвөр төвчээр тий энэ дэр ингээд боддог хийдэг хүмүүс бол маш төсвөртэй, төвчээртэй, оюун ухаантай, ой тогтоолттой тий маш хурдан сэтгэдэг. Энийг тэр 500 гаруй жилийн нааш ингээд хөгжүүлэл яваад байгаа ш улам боловсруугаа болоод улам техникийн шинжилгээд ингээд хөгжүүлсээр одоо бол эн чинь бол ерөөсөн спорт оюуныг одоо хөгжүүлдэг дасгал ийм хэмжээнд хүрсэн байж байгаа байхгүй. Тэгэд ийм дасгалын хэмжээнд ирчээд японочууд бол одоо 40 жил болчихж байгаа гэсэн үг байхгүй. Бүр одоо энийг спорт маягаар хөгжүүлчихэд 40 жил болчихж байгаа гэж. 40 гаруй жил байна. Манайх бол яг зүгээр 13 дугаар зуунаас бол сампин бол Монголд орж ирсэн байгаа л да. Сампин гэж чинь одоо бас монголоороо тий мөглөг энтергээд нэрлдэг энтер байжсэн байгаа. Гэхдээ бид бол хөөрхийн амтаа тэр эрх мэрхийнхээ бүтцийг бол өөрчилж чадаагүй л байгаа байхгүй. Хятад сампинд бол мундаг байсан монголчууд гэтээ эрхний бүтцийг бол өөрчилж чадаагүй байна. Тийм. Тооны машин гарахаас өмнө бол сампингаар л боддог байсан шүү дээ монголчуудад. Ер нь яг Монгол Сорбон сампингийн тэмцээн уралдаан гэж зохиогддог уу? Зохиогддог. Манайх ч одоо намар 10 сарын сүүлээр тогтмол явуулдаг Монгол Сорбон сургалтын төв одоо Монголын Сорбонгийн холбооноос зохион байгуулад Японы элчинсээ тий боловсролын яамтай хамтарч зохион байгуулдаг ийм тэмцээн байж байгаа шүү дээ. Бүх одоо Сорбонг хичээлж байгаа сургалтын төвүүдийн хүүхэд багчууд Сорбонг хичээлж байгаа одоо их эцгүүдийг хүүхдүүдэд оролцуулаа гэж ерөөсөн албан ёсоор манайх бол зарладаг. 1 сарын өмнөөс мэдэгдэж зарладаг хэвлэл мэдээлэлтэй бүх фэйсбүүк дээр тавьдаг тийм. Харамсалтай нь эмээгээд орж ирдэг хүүхд бол байдгүй тийм. Одоо болж игэл уулын тэр том аваргуудыг бол орж ирээд бас чансаагаа сорьосол гэж боддог. Манай тэмцээн уралдаан бол яг нэг Японы стандартын дагуудыг жаягаар явагддаг л да. Өрсөлдөө нэлээд ширүүн болдог гэж ойлгож байна. Тийм тэмцээн болдог. За дээр нэг хэлэхэд манайх бол бас Кенте Шикин гэдэг тэмцээний хажуугаар тэг Кенте Шикин гэдэг одоо энэ Сорбонгийн төвшин тогтоох том шалгалт байгаа юм л та. Одоо Японы эхний төвшин тогтоох шалгалт байдаг тий Англи эхний төвшин тогтоох шалгалт гэдэг одоо бүх юмны чинь нэг хэмжээг тогтоож байгаа нэг шалгуур байгаа шүү дээ тий. Бол одоо миний хүүхд одоо энэ Сорбон гэдэг нэг юмар хичээлж ин гэтэл одоо ямар хэмжээтэй юм болоо ер нь ямар шуухан байна гэдээ хүн сонирхож шүү дээ. Тэгвэл тэр Кенте Шикин гэдэг бол гол юм бид. Энэ Кенте Шикин шалгалтыг бол өнгөрсөн жил манайх одоо Ибараки мужийн авраг тий нэг авраг 2 мөнгөн медальтай ирсэн шүү дээ өнгөрсөн жил бол манайх. Тийм тэгэхээр зэрэг ийм өндөр шалгууртай за бүх хүүхдүүд маань бол ерөнхийдөө нэгдүгээр зэрэг дамтаа хүүхдүүд болж ирж байгаа учраас манайхыг бол олон улсын математик Сорбонгийн холбоо тий Японы сургуулиудын холбооноос за танах бол одоо Монголд одоо энэ Сорбоны Кенте Шикин төвшин тогтоох ийм эрх өгөө гэд тэгээ манайх нодлонгоос эхэлж Кенте Шикин хийж эхэлж байгаа юм. Тийм. Одоо сая ингээд бас зарим их хэсгийн мэдээлэлээс сонсож хахад бас нэг харамсалтай. Японд Кенте Шикин өхийн тулд 3 сая төгрөг өгөөд тэгээ Японд очиод тэгээ төвшин тогтоож ийн л да. Тогтоолгож ийн л да. Тэр бол жоохон харамсалтай тийм. Энд 20,000 төгрөг өгвөл тэгэл төвшингөө тогтоогоод явчих зүйл байж байгаа байхгүй юу тийм. Тэгээ тиймэрхүү юмд бол их хэсэг бол их сонор сэрэмжтэй оролцдог байх хэрэгтэй. Тэмцээн уралдаанууд нь ер нь яг нас насны ангилалтай байдаг уу? Насандаа таарсан бодлого өгдөг үү? Мужийн авраг шалруулах бол насаараа явж идэг тий. За Японы авраг шалруулах гэдэг бол өөр хоёрхан насаар ялгагддаг. Одоо өнгөрсөн жил бол би Төвшин баярыгаа одоо манай Төвшин баярын бүр оргилж үе байсан маш ч мундаг бодож ирсэн. Авраг очоод ирэхэд Японд авраг шалруулах, Японы одоо яг авраг шалруулах тий тэр тэмцээнд оруулах гэхэд Төвшин баяр бол хамгийн доотлын насанд нь зоогдож байгаа байхгүй 6 настай хүүхэд 12 настай хүүхэд өрсөлдөхөр байж байгаа байхгүй 12 настай хүүхэд гэдэг бол тий үндсэндээ баг 6 жил хичээлсэн хүүхэд байж байгаа. Тэгэхээр чин зэрэг манай хүүхэд бол 1-р насанд болчир 2-р хичээлсэн жил бага болох зэрэг орох боломжгүй байж ах чинь л юм л да. Тэгэхээр
зэрэг Японы авраг шалруулах гэдэг бол үнэхээр мундаг бүр гайхалтай. Тэнд бол одоо хэлэх юм байхгүй. Өрсөлдөгчд гэж бол юусэн. За үзэгчд маань бас харж байгаа. Яг одоо бидний хойдолд бол Монгол Сарапан одоо самбин сургалтын төвийн одоо энэ дүрсвчлэг бол гараад байгаа тийм ээ. Тэгээд энэ бол Япон төдийгүй Монголд хүүхдүүд маань хэрхэн хичээлж байгаа нэг өдрийн энэ үйл явцыг бол бид хөнгөлцлөөр харуулж байна. Тэгэхээр одоо бидхэн бол бодитоор харуулна тийм ээ. Өнөөдөр хүүхдүүд маань ингээ бүгд самбинтайгаа ингээд одоо бид хүмүүс тусгай дэлгэцийг өнөөдөр нэвтрүүлэгтээ зориулж бэлтгэсэн байгаа. Тэгэхээр яг одоо бодитоор яаж боддгийг үр дүнг нь одоо бид харуулнаа үзэгчдэд. За одоо энд бол бидний мэдэхгүй бол олон тоол ингээд нүд ирээд толгой иргэмээр л шүү дээ. За. Тийм тэгэхээр хурд ямар гэдгийг ерөнхийдөө одоо харж болно л доо. За одоо цэцвэлгүүнийг флаш андсан 2 оронтой 35 мөрийг 18 секундэд бодно. За миний хүү төвлөрөөд дэлгэц рүүгээ харж байгаараа. За дэлгэцэн дээрх мэдээллийг бас ярьж байна. Тэгэхээр урд бол бидний урд бол тусгай дэлгэцийг илтгэсэн байгаа. Зөв. За сайн байна. За тэгээд самбин дээр ерөөсөө яахгүй зүгээр л гараар яагаад тийм болохоор нэг шууд төсөөлөд бодчихж байгаа арга тийм. Тэгэхээр зэрэг Японд бол яг хуу энэ флаш анзанг оролцуулдгүй. Одоо энийг бол тийм мундаг тэмцээний төрөл гэж үзэхгүй тий. Бараг одоо энэ бол амархан гэж үзэх нь шүү дээ тий. Одоо хүн төрлүүд нь одоо сая ингээд бодох тий. Дээр нь тоо дуудана. Одоо тоог дуудахад бол маш олон оронтой тооноос дуудаж явах жишээ нь энэ төр байна л да. За яг би дараад нь хатан заяад нэг тоо дуудаж үзүүлээ тий. Цэцвэлгүй юугаа явуучих вэ? Хуваахыг 2 оронтой 4 оронтойг 2 оронтой хуваана тийм ээ. За харъя. Шалгаад. За энэ бол бэлдсэн юу биш шууд. Тийм шууд энэ бол дахиж өрөөс нь давтаж гардаггүй. Жанаг. 39. 39. За. 16. 26. 72. 72. 81. 88. 97. 92. 72. 40. 45. Яа. 69. 29. 27. 74. 77. 26. 27. За. Энэс агч хоёр нь хянаад байна шүү дээ тий. Энэ хоёр нь хянаад байж тий. Толгойлоо юу бодлоо тий. Бид нар зэншээ. Тэс өндөр хэмжээний процессор болсон байж толгой. Тий. Одоо энэ яг бас нөгөө шууд нэвтрүүлэг энтерд бол эдгээр чинь бас жоохон сандрал арай өөр байгаа. Тэг өөрөө яг нөгөө хэвийн бодгоос арай жоохон тэмэрхүүл байгаа. Сэтгэл зүйн бэлтгэлээс. Тэгээ манайх чи жоохон бөхчин байгаа л гэж. За хүмүүс маань ер нь дор нь л одоо өөрийн гэсэн ижлийг үзүүлээд байх юм дээр сараа. Манай хоёрын хувьд бол арай илүү хүнд бодлого бодох. Ер нь. Тий, хүнд бодлого бодно. Одоо яг хатан зайд би ямын айгээд зан дуудаж үзвэл ерөнхийдөө сорапан дээр яаж шийдгийг гэдгийг үзүүлээд тийм ээ. За нарыг аваа тийм ийшээ камер шилжих байх. Хатан зайгийн гарлаа. За дуудаж өгч би их сандарнаа. Одоо ч их төсөөлж байна. За та яаж шалгаж үзлээ. 36270 нэмэх нь 4158, нэмэх нь 3,879,602, нэмэх нь 540,967, хасах нь 321, нэмэх нь 158,094, нэмэх нь 836, нэмэх нь 7,203,549, хасах нь 6,728, хасах нь 45,910. 11,770,517. Маш зөв. За дахиад тоодчихоо.
6091, нэмэх нь 30742, нэмэх нь 869,693,514, хасах нь 124,850, хасах нь 967, нэмэх нь 582,371, нэмэх нь 9,365,728, хасах нь 18,492, нэмэх нь 657, нэмэх нь 1043. 18,535,837. За ямар За. Зөвхөн хэлэх юу гаал. Өнөөдрийн кофе цад одоо би тэрийг хамгийн ангаалгасан хэсэг үл яг энэ байлаа тийм юм хэрэг бүр. Одоо юм байгаа. Нэг оронтой тод ингээд дуудаад ахад бол бас хялбархан гэсэн үг. Одоо эн чинь бол ингээд маш олон орон холилдож штэ ингээд саятын орон, зуутын орон, 10,000 гэх тийм. Ингээд бол нэг орон морон анхаарал төвлөрөх чадвар бол асар их шаарддаг. Маш хүнд юу бодлого байдаг л та. Одоо юм байгаа хүмүүс бол 10 жилээ төгсөөд их сургуульд ороод ал тэгээ өшөө одоо дуудуулдаг гэхээр одоо багш нь боломж олгаа одоо байнгын юм хийхгүй төсөөлсөн байна гэх. Нөгөө багш маань ханаад төрчөд дуудаж чадахгүй болчиход тэгээд арай хөнгөрүүлж дуудаж байгаа юм шүү дээ. Зөв нэг юм бүр энэ бол яг бодож мэдх юм л да. Монголын нэг маш томоохон компани одоо нэгтлэн бодог шалгаруулж ажилд авч байна. Тэгээд тэд бол юу гэх юм ерөөдөө бол тийм олон жил ажилласан туршлагатай гэхээс илүү шин залгасан боловсон хүчнийг авч хөгжүүл цааш нь одоо ингэж суур бааз цоолож ажиллахыг эрхэмлдэг юм компани байлаа л да. Тэгээд тэнд бол маш их олон хүмүүс шалгалт өгөхөд ирсэн байсан. За тэгээд яг гоо мэдээж хүн хүнийхээ сурсан газар нөхцлөөс шалтгаалаа боловсролын төвшөө өөр өөр байсан тийм. Ихэнх залуучууд бол ерөөдөө яаж исэн бэ гэхээр нөгөө нэгтлэн бодох бүртгэлийн програм дээр илүү ажиллаж сурцсан. Яг тодорхой хэмжээний нэг одоо мэрэгжлийн хиллүүд бол сайн мэддэг байсан. Тэгээ явж энэ нөгөө хил ам үүсдэг байхгүй юу? Яагаад гэдгсэн шалгалтанд ингээ адилхан орчоод яхаараа бид нар одоо ингээд энэ тэг нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгжлийн хэллийг бид нар сайн мэдээд байхад бид нар энэ бүх програмыг нэг эзэмшсэн сайн мэдээд байхад бидрийг ажилд авахгүй яагаад зөвхөн хил усчихгүй те тэгээд энэ мэрэгжлийн програм компьютер ашиглаж чадахгүй ийм хүнийг одоо ингээ авчдیں۔ Ингээд. Тэгээд тэн дээр бол ерхий цэглэл болж исэн те. Нөгөө шалгалт нь хоёр янз байсан байгаа юм л да. Нөгөө нь одоо мэдээлэл зүйн орчинд хэр ажиллах юм, нөгөөд яг өөрийн одоо чадвар, сэтгэн бодох чадвараар хэр одоо тий. Тэгээд тэр ажилд авсан бол ерөөсөө хичнээн одоо тийм одоо мэдээлэл зүйн орчинд тийм чадвар байхгүй байсан ч гэлээ нөгөө талаас бол маш цээжэр маш сайн бодож байсан. Ерөөсөө ялгаа байхгүй л цээжэрэ бодоод нөгөө бүх тайлан баланс бүх юм ингээ гаргаад ирсэн байсан. Тэгэхээр бол тэр хүн бол явандаа тэр хүн бол одоо тэр бусдын сурч боломжтой. Хамгийн гол нь тэгэхээр нөгөө санхүүгийн үнд бол ялангуяа тийм өөрт нь суусан бодит чадвар гэдэг зүйл маш чухал юм аа гэж үзэж бол авсан. Хүний нэг суур боловсрал гэж байдаг шүү дээ. Ер нь японочууд бол одоо техникийн дэвшлийн оргил төрсэн л улс орн шүү дээ тийм ээ. Одоо хэрнээ яагаад энэ Сорабан тий Сорабан дотроо яагаад энэ бүр яг нэг сонгодог энэ уламжлалт аргаа тий. Тэгэхээр яг стандартаа барьж ингэж ажилтдаг л. Хүүхдээ яг нөгөө цогцоор нь хөгжүүлнэ, төлөвшүүлнэ. Энд чинь маш их төлөвшөл явж байгаа тий. Дээр нь маш мундаг сэтгэлгээ явж байгаа. Маш мундаг хурд явагдчихдаг. Тэгэхээр ийм олоод авцсан хүн бол цаашаа өөрийнх нь ажил амьдралд байнга энэ үүрт нь яг одоо бүр гол хэрэгцээтэй бүр найз нөхөр нь баг болчихж шүү дээ. Тэр оюун ухаан чи өөрөө тийм хинч болоож авч чадахгүй. Ийм болохоор зэрэг ерөөсөө Сорабангаар орхигдуулдаг. Одоо жишээлбэл тэр би хэлжсэн тэр ингээл Орос, Украин одоо ингээл байж гэн гээл тэр сүлжээтэй UC маск гэж байж гэдэг юм те. Тэгэхээр зэрэг энэ сүлжээ энтриг бол Сорабан биш л гэж хэлдэг. Энэ бол Сорабан биш ээ. Тийм. Тэгээ нэр ингээд үзэхэд Сорабан биш л байдаг чи. Тэгэхээр зэрэг яг энэ Сорабаны гол мөн чанарыг юусэн та нараа алдагдуулж болохгүй шүү, тий орхигдуулж болохгүй шүү. Тийм ч учраас нөгөө японочууд бол одоо манай яг энэ Японы стандартыг гол яг одоо өөрсдөө нь адилхан яг хөвшүүлээд тэгээ хүүхдүүд яг тэр чухал чадруудыг эзэмшээд тэгээ яг нэг өсөндөө яг Япон хүүхдүүдэд яг заагддаг арга яг адилхан явагдаж байгаа учраас маш их талархалтай хандаж эхэлж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр зэрэг үүрээ их ялгаа байж. Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол хүүхдүүд бас их арай өөр эд юм шиг байгаа юм дээ. Сэтгэн бодох чадвар тэр сэргэлэн юмд хандах юм. Ер нь бол сэргэлэн те ахгуулж махгуулж бол Монгол хүнд төрөлхийн байж байгаа өөрийнх нь те. Гэхдээ Монгол хүний нэг тотал бол төрөлхийн бүгдээрээ залах уу. Тийм ээ. Би даах чадвар сул тийм ээ. Бүгд тийм юм гэж. Сорабангаар хичээлсэн хүүхд бол харьцангуй тэрнийг даваад бас нэг дэвшилд ирж байгаа юм тийм ээ. Тийм тэглээ гэтэл бас ингээд юм байж байна. Тэр Япон хүүхд бол одоо ингээд зогсоо зайгуу тэр төрөөс хүүхдэн тэр өдрөөс байнга л ингээд бодоол ингээд ирсэн. Зогсоо зайгуу л хичээл сургалттай. Манай хүүхдүүд бол зөвхөн сургалтандаа ирж хичээл гэртээ очиж бодох бол ерөнхийдөө жоохон тийм хомс байгаа байхгүй. Хэрвээ яг тэд шиг давтах юм бол бүх нөөцөнд байж байгаа.
Юу ч дутуу биш эднэрт бол. Тэгэхээр зэрэг илүү жоохон тийм залхуурлыг ялах тийм л юутай байх хэрэгтэй тийм. Илүү тоглох наадах тийм юм руугаа явчихад одоо жишээл Монгол Сарабангийн ингээл YouTube-д ингээл хүүхдүүдийн бичлэг харчихад зэрэг одоо тэр нөх сүлжээний Арабаас Туркээс, Оросоос гэл ингээл маш их лайк дараал тэгэл ингээл хамтарч ажиллая. Яг та нар Япон хүмүүстэй хамтардгүй ч гэдэг юм уу те. Япон багштай юу энэ гэл янз янз ингээ асуултууд орж ирж байгаа чинь. Яг тэд нар бол өөр сүлжээнд байлаач гэсэн. Энэ яг нөгөө Япон стандартаараа явагдаж штэ гэдэг хүүхдүүдийн бодож байгаа арга барилыг хараад мэдчихэж байгаа байхгүй юу. Улаасаа Сарабантай харьцаж байгаа улсууд юм чи. Тэгэхээр зэрэг энэ хүмүүстэй яг тэр Япон стандартыг бид бас суралцах юмсан гэсэн хүсэл төрж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг маш их тийм юм бичиж орж ирж байгаа гэдэг. Тэгэхээр зэрэг яг ялгааг нь бол тэд нар бас мэдэрчл байгаа юм л та мэдрэхгүй биш тий. Яг гэртээ очиод давтдаггүй гэдэг чинь энэ дээр бас эцэг эхчүүдийн анхаарал сул байгаа нь харагдаж байгаа бах тий. Эцэг эхчүүд маань яг хажууд нь ч юм уу ингээд тий одоо давтах ч юм уу Япон хүүхдүүдийн их эцэг бол яг тэр тэмцээнд энэ төр ингээл оролцоод бүр яг л ингээл хүүхдтэйгээ адилхан бүр өстэй аюу айхтар ингээл зорьцсон тий. Яг тэрний төлөө бийж байгаа шүү дээ бүр одоо тэд нар бол яг уу Монгол хүнээс илүү гол юм юу мэдж байгаа хэрэг энэ Сарабанд миний хүү маш хүн мундаг болох юм бол миний охин маш мундаг суралцах юм бол те ирээдүйд одоо энэ юм бол миний хүүхдээ хоол олж идэхэд хамгийн гол тулгуур юм аа хөрсөн юм аа гэдэг одоо өмнө сэтгэл зүрхнээс мэдэрч байгаа улсууд байхгүй юу тий Монгол хүн бол тэрнийг ерөөсөн тэгж мэдэрч чадахгүй байгаа. Жишээлбэл Монгол хүн бол яг хөглөө зэрэг за яг тоо бодоод хурдан боддог болчоод тоогоо бодчихвол болооч гэдэг юм уу те жоохон юмд ханчдаг ч юм уу те тиймэрхүү үндсэндээ Сарабангийн тэр гүн агуулга гэж хэлээд байгаа тэр гол цөм гэж хэлээд байгаа юмыг мэдрэхгүй байгаа байхгүй юу тий бодоол нэг газараас нэг медаль аваад ирэх юм л болцсон гэл ингээд татчих шүү. Тий. Түүнээс тэр чинь хамгийн гол юм ерөнхийдөө бол тэр тэмцээнд яваад медаль авах цом авахаас илүү гол юм нь бол тэр нөө чадамжууд тэр өөрт нь хэрэгцээ юм. Эцэст бол медаль цом бол нэг сонирн биш шүү дээ тий. Гол юм нь нөгөө гол чадамж байж байгаа байхгүй. Тэрнийг л олж авахыг зорих хэрэгтэй байхгүй. Тэгээ Япон хүн бол тэрнийг мэдээж эн чинь өөрсдийнх нь уламжлалт соёл түүх тий гол том оюуны өмч өөрсдийнх нь юм бийж шүү. Тэгэхээр тэрнийг бол маш сайн мэддэг. Одоо жишээлбэл сая яг тэр тэмцээн дээрээс ингээд нөгөө тоо яаж дуудаж байгаа тэр мундаг олон оронтой тоог яаж дуудаад яаж тэр хүүхдүүд бодож байгаа энэ харахаар яг 20-т хориулаад байдгийг бичлэг хийлгдэггүй. Тэгэхээр нарийн юм бас гаргаж чадахгүй юм л та. Яг тэр мэрийг харах юм бол үнэхээр бүр гайхамшигтай хөө ястэ нэрээ Японы тэмцээн бол үнэхээр агуу юм а гэж яг бодохоор. Тийм л одоо хүнийг төлөвшүүлж өгч байна. Тийм ч учраас энэ ард хүн бол тийм төвчээртэй, тийм оюунтай, тийм юмд ултаа үндэстэй ханддаг тий ийм мундаг ард хүн болж ах жишээ нь. Тэгэхээр Монгол хүнд бол энэ боломж болцсон гэж байгаа. Одоо монголчуудын ганц гоё юм бол яг энэ Японы стандартаараа энэ арга барилаараа орж ирсэн байна гэдэг бол бас нэг талын Аз байж байгаа байхгүй юу тий. Яг энд чи одоо ингээд ороод яг Японы стандартаар суралцаад тэр хүүхдүүд бол бүх боломж нь байж. Яг Японд одоо яаж хүүхд хөгжиж чинь яг тэр хэмжээгээр хөгжих боломж нь байж ш тийм ээ. Японоос одоо бас их хэсгүүд бас ярьж байгаа нэг Сарабанд ингээд хүүхдээ явуулдаг бас монголчууд мэрсэр байдгийн байлээ. Тэгээд тэр хүмүүс бол бас холбогдож ярьж идэг л да. Ямар гоё юм бэ өстө энэ Монголд орж ирээсэ гэж үзсэн чинь орцсон биш үү ямар гоё ямар мундаг бодож байна гэд. Манай хүүхдүүдийн нэг YouTube-с бичлэгийг харцсан ярьж идэг байхгүй. Ямар хөөрх юм бэ өстө ах トゥ дэ хэлнэ энэ төр. Тэгээд нөгөөдөл нь хүүхдээ хөтлөд манай ихчил хэлсэн тэр л хэлсэн энэ төр гэсэн тий. Гадаадаас нөгөөдөлөөс сонсчод Монголд байж байгаа нь мэдэхгүй мөртлөө гадаадаас нөгөөдөл нь мэдээж мэдээлэл өгөөд наашаа ирж идэг байхгүй энэ хэдтэй. Тэгвэл ер нь яг Япон аргаар зааж байгаа энэ стандартаар зааж байгааг ер нь эцэг эхчүүдэд яаж ойлгуулах вэ? Ер нь бол эцэг эхчүүдэд ерөнхий ойлголтыг бол өгөх ёстой шүү дээ тий. Тэгээ яг зүгээр Сарабан сампин гэдэг ингээд зэрэг уламжлал байхгүй улсууд болохоор аргагүй төөрөгдөж байгаа энэ дотор чинь зүгээр яг л адилхан юм заагдчих явж ингээд ялгаа бол одоо тэр заах арга техник те арга барил бүх юм л өөр бахна шүү дээ тий. Тэгээд хамгийн эцсийн тэр олгодж байгаа тэр одоо цүм бол эрс ялгаатай байж байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг яг ерөнхийдөө яг Япон аргаар зааж байгаа очоод одоо юу ч мэдэхгүй зүгээр нэг ээж аав очоод асуухад бол дор хаяхтал за та ингээд тэдэг ингээд Сарабан дээр үржүүлээд ингээд бодоод өгдөө за бутархаа хэлээд бодуулаад шалгадаг ч юм уу те багш нараа ядаж дор хаяхтал зүгээр шалгаад үзэхэд гэмгүй шүү дээ. За та одоо ийм тоог ингээд бодоод үзүүлдэ за тэгвэл одоо би танд хүүхдээ өгөө гэж те. Тэгэд одоо бодож чадахгүй ах юм бол тэр бол бас жоохон хэцүүхэн биш тий. За чадчихвэл тэгвэл хүүхдээ өглөө тий. Чадахгүй байх юм бол за тэгвэл та бол Сарабангийн багш биш байна гэж хэлэх нь шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр мэтийн юмуд байж байна. Дээр нь бол яг манайх бол нөгөө
кинчи шиг ингээд түр ярьсан ч багш нар бол төвшин дотор шалгалт өгдөг. Тэр шалгалтаа өгсөн өндөр зэрэгтэй багш нартай газар байж байна. За зарим нэгэн газрууд бол бас яг Японоос зэрэг аваагүй ч гэсэн авсан хүн шиг бас хуурамч мурамч бас хийцэн байж байна. Тэгээд яг тэнд чинь нууцлал гэж юм байдгийн уг нь бол тий. Тэр нууцлалыг ингээд хараад за энэ бол хуурамч вэ гэдгийг бол ялах гад бас боломжтой. Тийм ээ. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бол кофе цай нэвтрүүлгийн одоо ярилцж очтын ярилцах сэдв сонирхолтой байгуулсан бол ерөөсөө цаг хугацаа бол нэг секунд шиг өнгөрдөг. Тэгээд одоо нэг л битгэж саяд бидний ярилцах хугацаа маань одоо ингээд ерөөдөө бол жаргаж байна. Тэгээд Шведийн нэг айхтар баян бол бас хэлсэн байдгийн 2 хүүтэй. Өнгөрөхөөс өмнө бол нэг хүүтэй хамгийн их одоо эд хөрөнгө тий байшин барилга мөнгө цаасаа өлүүлж үлдээгээд нөгөө хүүдээ болохоор юу ч үлдээгээгүй байдаг. Тэгээд тэр бол юу яасан гэхээр зэрэг тийм ээ. За ухаантай хүүдээ бол зөвхөн боловсролыг үлдээсэн. Энэ бол ухаантай учраас энэгээр цаашаа хооллоо явж чаднаа. Баг зэрэг одоо юу гэх ухаан муутай хүүдээ бол за энэ бол ерөөхдөө одоо бас хэцүү учраас үүнд л хөрөнгөө үлдээе гэсэн байдаг юм. Одоо яг үүнтэй адилхан эцэг эхчүүд маань хүүхдтэд эрхлүүлэх гэхээс илүү эхлүүлээ хүүхдэд хайрлая гэвэл хүүхдийнхээ оюуны боловсролоос хөрөнгө оруулалт хийгээсэй гэж яг өнөөдрийнхөө нэвтрүүлгээрээс уриалмаар байна. Баярлалаа нэг онцгой бодолч. За тийм за. Найруулагчаасаа за баяр баясгалан 3 оронтой 20 мөр 9 секундэд дууд. 9. Зя. За зүг байна. Яагарахгүй 11.65. Тоонууд энэ харж амжааг байхтлаад ч шүү дээ. Ямар мундаг юм бэ? За дараагийн дахиад жишээ кейс байгаа юу? Бүгдээрээ Хуваах явчих юм уу? за нэг хуваах явчих. Байгаад жоохон цаг ашиглаад бүгдээрээ. Зөв. 57. 20. 20. 23. 23 зүг байна. 44. 50. 27. 37. 42. 70. 61. 68. 19. 49. 67. 44. 59. 54. 41. 48. 91. 55. За 22 бодлоо. За үнээр мундаг одоо хажууд Би нь бол л лаа. бид нар тэгж бодож чадвал үгүй болоо. За ингээд өнөөдөр өглөө бас цаг заваараа ирсэн хүүхдүүдэд баярлалаа. Бас танд баярлалаа тийм ээ. Монгол Сарабан сургалтын төвийн цаашдын одоо ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. Олон Монгол ирээд болсон хүүхдүүдийг ингэж бэлтгэж одоо оюунд нь хөрөнгө оруулалт хийгэрэй гэж хүсэж байна. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Сурлах хөтөлмөрт өндөр амжилтыг хүсье. Цаашдаа олон тэмцээнд оролцож олон медаль, олон их юм сураарай. За ингээд энэ UBS телевизээс эхлэн гаргадаг телевизэн сэтгүүлээр та бүхнийг за мэлааж байна. За дуутайхан гэж. Өндөр хүүхдүүд байна. За үзэгчдээ манай өнөөдрийн кофе цай нэвтрүүлэгт Монгол Сарабан сургалтын төвийн захирал Баяр сайхан өөрийн шавь одоо хатан заяа баяр баясгалан цэц бэлгүүн нарын хамт одоо үргэлжлүүлж оролцлоо. UBS телевизтэй хамт байгаа үзэгчдээ бүхэндээ баярлалаа.